сайд дараагийнхаа дүүнерт хандаад ямар зөвлөгөө өгөх вэ? Ямар санамж хэлэх вэ? Яг нь дараагийн хортихоо компаниудад бол мэдээж хэрэг нөгөө apply хийхэд нэлээд олон эргэлзээ байгаах. Одоо энэ зөв буруу юу, хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг маш их бодлууд байгаах. Тэр бодлуудаа нэг ер нь бол бүгдийн зөв гэж бодороо л гэж хэлээ. Мэдээж хэрэг яг бидний хувьд ч гэсэн тийм асуудал маш их тулгарсан. Яг ийшээ ороод одоо тодорхой хэмжээний шеэр өгөөд орхон биднэрт яг зөв үнцэнтэй юу гэдгийг бол маш их бодсон. Эргэлзэжсэн ч гэсэн орсон. Харин орсондоо бол мэдээж хэрэг алдаагүй маш их боломжуудыг өөртөө үүсгэсэн. Цаашдынхаа бизнесийн ч гэсэн дүр зураг одоо төлөвлөгөө юмнуудыг бол маш сайн харж чадсан тийм том боломж шүү л гэж хэлье да. За бэ тий. Хамгийн түрүүнд юу аль стейж дээр явж байгаагаа аягүй сайн бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ pre-seed seed гэдэг байгаа. Тэгээ энэ стейж дээр явж байгаа болвол ер нь Монголда байж болох хамгийн одоо номер 1 сонголт нь болчиход байна шүү. Энийг бол бүр ингээд миний царай та бүхэнд батлахад бол бэлэн байна. За тэгээд тий яг нэг олон стейжийн олон хөтөлбөрүүд бол зөндөө бий болчих. Гэхдээ яг одоо бидний явсан шиг ийм чанартайгаар ингэж төгсөж байгаа ийм бол юу хөтөлбөр бол бага байгаа шүү. Тэгээд ер нь баг байхгүй байхаа гэдэг партер биелчих болохоор энэ. Тэгээ хоёр дээр бол бүр л илүү одоо нэг чангарах бах, сайжрах бах. Тэгээд яг азтай орж ирнэ гэж бол бодож байна. Бидний магадгүй те эхний кохортын ингээд нөгөө суралцсан алдаа дутуу зүйлүүдийг нь харж байгаа. Тэрийг яг сайжруулад ингээд гарч ирж байгаа. Тийм үе таарах баха. Тэгэхээр ямар нэг эргэлзээ бол та бүхний дотор бити төрөөсэй гэж бодож байна. Хоёр дахь юм нь болохоор харин эсэргээрээ яаж тэнцэх вэ гэдэг дээрээ маш их анхаарал ачаал бүгд л өгөөрөө тэгээ тэнцэх юм бол тэр бол үнэхээр тэгээ дараагийн төвчний компани болох тэр Project Dolls-тай утгаараас суулгаж байгаа тийм алхам болж байгаа шүү гэдгийг бол хэлмээр байна. Нэгэнт сонгогдоод ороод ирсний дараагаар бол одоо энэ 5 сарыг бол маш сайн ашиглах хэрэгтэй те. Аль болох хүр бүтээлтэй, аль болох зулгаж чадах бүх юмаа одоо M-Star Sub-аас зулгаагаараа M-Star Sub-ын өдөрлөгч гэсэн зулгаарлахтай дуртай. Тэгээд энд бол ерөөсөө залхуурах ч гэдэг юм уу те. Бие оторлох ямар нэгэн цаг хугацааг угаасаа өгдөг. Тэгэхээр аль болох амжилттай сайн суралцаад өөрсдөө чадахжуулаад энэ 5 сарын хугацаанд одоо хөрөнгө оруулалт авах хэмжээний сайн стартап болж ингэж төлөвшөж гарахын төлөө сайн зүтгэрэл гэж захиад байна. За одоо би айгу ихчийн захиас хэлнэ шүү дээ. Айгу ахгүй юм ярина шүү дээ. Ээжийн захиас ярина шүү дээ. Яаж тэнцэх тал дээр яаж нөгөө анхаарах тухай бол манай хоёр гоё хэлсэн те. Би болохоор нэгэн тэнцээд орсон байгаа, ороод ирчихсэн байгаа бол хамгийн нэгдүгээрт MCS одоо Ventures ер нь MCS Group өөрөө бид нарыг партнераа гэж хардаг. Тэгээ дөнгөж орж ирж байгаа үедээ бол энийг ойлгохгүй нэг тийм том компани нэг юм жижигхэн дагуу шиг ингээд ойлгоод тэгээ айгу тийм сүрдээд санал хүсэлтэд тавьж чадахгүй, ярьж чадахгүй, партнер хэмжээнд харилцаж чадахгүй байгаадсан. Эхнээсээ л гоё юм партнер харилцаатай явал надад ийм хэрэгтэй нөө тийм үг гэл ингээд чөлөөтэй очиод хүсэл тавихад чөлөөтэй буцаагаад тусалдаг шүү. Тэрийг айгу сайн ашиглаарай. Хоёрдугаар болохоор оффисто заав солих хувцтайгаа ирээ. Яг нөгөө мастер классын үеэр гоё тийм official байжгаад мастер класс дуусангууд гоё бидээ эвтэйхэн хувц мус тавчиг мавчиг өмсөд гоё ингээд офис ахуйдаа ингээд таарад өөртөө эвтэйхнэр ажиллаарай. Гуравт нь болохоор аль болохоор энэ өрөөний одоо бусад нөгөө нэг фаундеруудтайгаа гоё дотн сайн найзлаараа тэднээс айгүй их тийм санаа оноогоо чөлөөтэй ярилцдаг байгаарэ. Өөрийнхөө харилцаг нэг хүнээ ингээд оноо те орж ирэнгуудаа санаа зовхгүй ингээд танилцаад гоё яваараа. Энэ яг энэ айгүй хурцхан хөтөлбөр өөрөө бизнесийн хувьд айгүй их тийм даралттай, даалгавар өндөртэй. Тэгээ энийг давж гарах ийшээгээ ингээд шантрахгүй ирэх шалтгаан чинь яг одоо манай энэ ингээд найз удахгүй те. Энэ хүмүүс тэгээд баярлаа. Бас тэмцэж байгаад баярлаа шүү. Дахиад одоо нэг ах уу юм аа зөвлөхгүй. Хоолны аяг тав гээл. Тэ нөгөө удаагч ачмагчаас ашиглахаараа цэвэрлэж байгаарэ. Ядаргаад цэвэрхэн байгаарэ. Тэ дундын аяг тавгууд дээрээ сайхан стикер наагаад ингээд салгаж хэрэглээрээ. Тийм ах уу юм зөвлөө явуучихгүй сүүлрэг. Би болохоор ингэж хэлмээр байна. Яг уу ер нь бол дэлхий дээр байхгүй санаа гэж байхгүй. Самон хин нэгэн ботцсон явж байгаа. Тэгэхээр магадгүй таны одоо бодож байгаа бизнес стартап санаа юу гэдгийг хийх гэж байгаа зүйл чинь
Тэгээ та өөрөө тэрэндээ хэр ихтэй байгаа вэ? Магадгүй нэг жоохон зүйлийн ч гэсэн хийсэн үү те? Одоо магадгүй нэг гой санаа тэйчээд яваад ах юм бол энд байгаа хүмүүс бол тоохгүй шүү. Тэр нь 1000 гой санаа байгаа те. Тэгэхээр гол нь яг тэрийг хийсэн одоо юу гэдэг өөрөөс нь тодорхой хэмжээний эффортууд гарсан, цаг заваа зарцуулсан, туршсан ийм тим байдалтай байх юм бол тэрийг бас энд байгаа сонгон шалгуулалтын захирлууд маань тэрийг болгож гарна. Өнөөдрийн маань хилцүүлэг инх өндөрлөж байна. За ингээд манай шинэ 2 дугаар эсэлт маань эхэлсэн байгаа. Та хэд яг энэ хэд шиг ямар нэгэн амжилттай стартапын фаундер болохыг хүсвэл яг одоо доорх линкээр дарж бүртгүүлээрэй. Баяртай. Баярлалаа.